Нэн эрдний түүх соёл төрд ёсны уламжилтай өвөг дээдэс маань аливаа зүйлийг амьдралаас ургуулan өөдлөн дэвжих, байгаль ихийг хүндхэн харилцах бэлгэдлийг шингэн зогслоож ирсэн уламжлалтай. Манай ардын олон соёл дундаас онцгой нэгэн том төрөл зүйл нь бүжгийн урлаг. Бүжгийн их үүсэл нь нэн эрдний үед буюу оюун ухаанд хүн бий болсон цаг үедээ холбогдох бөгөөд хүн, байгаль, нийгмийн гурамсан харилцааны хөвслийн явцад хүмүүсийн аж амьдрал, ухаарлын тусгал, оюуны соёлын нэгэн том ололт болон хөгжсөн гэж үзнэ. Манай ард түмний оюуны соёлын нэгэн гайхамшигт сан хөмрөг бол Монгол уламжлалт бүжиг бие биелгээний соёл юм. Монголчуудын ер нь бие тус соёлын өв бол маш их хариун гайхамшигтай сайхан өв байгаа. Бие тус соёлын өв бол улс бүхэнд өөр өөрийн онцлогтой. Монголын бие тус соёлын өв бол нүүдэлчин ард түмний тэр бэлчээрийн мал аж ахуй түшиглэж амьдардаг соёл ахуйг ягас гарч ирсэн, тэрнээс үүссэн тийм гайхамшигтай сайхан соёлын бие тус өвүүд байдаг юм элементүүд. Түүний нэг нь бол уламжлалт бие биелгээ байгаа юм. Одоо 33 угсаатны бүлэг байна гэдэг байгаа шүү дээ. Тэрний 6-аад нь л дөнгөж энэ угсаатны энэ бие биелгээний соёл бол дамжиж уламжлагдаж хадгалагдаж ирсэн байна. 6 угсаатны бүлгийн одоо бие биелгээ өөрийн гэсэн өрөмж онцлогтой, өөрийн гэсэн хөдөлгөөнтэй, өөрийн гэсэн утга үлэгдэлтэй, өөрийн гэсэн зан үйлтэй, өөрийн гэсэн домог зүйтэй байсан байхгүй юу? Тийм учраас энэ бол бие даасан ийм өөрийн тэр тухайн угсаатныхаа соёл сэтгэлгээний онцлогийг илэрхийлсэн ийм одоо тусдаа тэр угсаатны соёл юм байна гэж харахад хүрэж байна. Нүүдэлчин монголчуудын бүжгийн үеийг илэрхийлэл болсон бие биелгээ 2009 онд ЮНЕСКОгийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тусгийн жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Тухайн үед Баруун Монголын 6 угсаатанд 20 хүрэхгүй өглөө уламжлагчд байсан учраас энэ үеийг одоо яаралтай хамгаалъя. Олон зуун жилийн туршид өвлөгдөж ирсэн, биеэр одоо дамжин өвлөгдөж ирсэн уламжлалт мэдлэг ухааныг яаралтай хамгаалъя гэдэг санаачлал тухайн үед гаргаад ЮНЕСКОд бүртгүүлсэн байдаг. Бие биелгээ анх хэзээ хаана үүссэнийг тодорхойлох баримт тун ховор. Хадны зураг, ханын зураг болон монголчуудын өвөг дээдэс болох Хүннү, Сямби, Кедан, Жужан, Монголын эзэнтэй гүрэн, Юан гүрний үед бүжгийн олон төрөл дэлгэрч байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа хадны сүг зураг дээр одоо бас одоо биелгээний хөдөлгөөн хийж байгаа, бүжгийн хөдөлгөөн хийж байгаа тийм ээ. Ийм одоо зүйлсүүд байгаа, ийм бүжгэлж байгаа хүний зураг төрсүүд байдаг. Энийг бол ерөнхийдөө бас одоо энэ бие биелгээний одоо дүр байж болох юм биш нэгдүгürt үзэж байгаа. Хоёрдугаарт бол одоо бичгийн баримт бичгүүдэд тусгагдсан байна. Энд бол Монголын нууц товчоо бид нар дурдж болно. Энд одоо 8 аймгийн эмэгтэйчүүд нь одоо жишээлбэл өвөг дээдсийнхээ одоо тагтлаг тайлган дээр биелгээ биелдэг байсан тухайг үлсэн байж байгаа. За ингээд үзэх юм бол одоо бичгийн хэлбэрээр за бас одоо хадны сүг зурагт тэмдэглэгдсэн байдлаар бас илэрхийлэгдэж байна. За 3 дугаарт нь бол одоо ард түмний ам дамжиж ирсэн одоо домог үлгэрүүдэд байна. Жишээлбэл домог зүй дээр л гэхэд одоо жишээлбэл биелгээ анх одоо ямар одоо хэлбэр дүрстэй яаж биелдэг байсан юм бэ? Тэгээд дараа нь одоо ямар хүчин зүйлээс болоод ямар одоо хөдөлгөөнтэй болсон юм бэ ч гэдэг юм уу? Ийм одоо домогуд бол бас байна. Их мэтлэн энэ чиглэлээр л бид нар яг одоо үүсэл гарлын асуудлыг бол ярьж байгаа. Бие биелгээний үүсэл гэж таамаглаж болохоор хамгийн эртний баримт гэвэл
Овс аймгийн зүүн хангаа сумын нутагт орших зураагийн улаан хадны зураг, Төв аймгийн их тэнгэрийн аман дах улаан зосон зурагт гар гараасан барилдсан бүжиглж байгаа хүмүүсийн дүрс байдаг. Үе нэгдлийн үеийн олдурууд дах бүжгийн зураглалуудаас үзэхэд эртний бүжиг нь шүтлэг бишрлээс үүсэлтэй гэж үзэж болно. Монголчууд дахил мөргөлийн шинжтэй бие биелгээ ба тойрон бүжиглэх бүжгийг бүжиж нааддаг байсан тухай Монголын нууц товчоонд орхон нэг жибүүрийн хөндөд сагалгар модны доор хавирга газрыг хал зардал дэвслэн наадсныг баримтлан үзв байсан. 13 дугаар зууны үед Монгол бүжиг өөрийн намбд өрхийг олсныг бэлхнээ харуулж байна. 83 онд шиг үлээ одоо Ховд аймгийн Булган сумын торгуудуудын дунд очиход бол тэнд би осрын дашторч үдэг настай уулзаж нэлээд зүйлийг тэнд хийж авсан. Тэгээд дашторч маань надад яасан хамгийн сонирхолтой зүйл нь юу вэ гэхээр бие биелгээний үүслийн домог. Энэ Алтай ууланд байдаг хар эв, улаан эв гэсэн хоёр янзын эвэн гол гэж байдаг гинэ. Улаан эв нь улаан өнгөөр урсдаг, хар эв нь хар өнгөөр урсдаг. Тэр уулын бэлрүү буухаараа хоорондоо нийлээд урсгатаа бол тэр хар улаан хоёр өнгө нь хоорондоо холилддаггүй өөр ихөөрөө урсдаг. Тэгээд хар улаан хоёр өнгө чинь нөгөө намилцаад урсгаараа яг одоо хүний гарын нөгөө бие биелгээний тэр намилцсан хөдөлгөөнтэй адилхан байдаг. Тэгэхээр яг энэ эвэн голын хар улаан эвэн голын энэ усны намилцсан урсгалаас санаа авчвал бие биелгээ анх үүссэн юм а гэж тэр дашторч маань надад бол ярьж өгсөн байна. Тийм Монголын одоо бие биелгээний дотор бол хуруум бие гэж одоо манай загчин төмний дунд байдаг хуруугаар хам биелдэг. Ерөөд бие биелгээний чинь эхлэл нь хуруум бие шүү дээ, тийм үү? Тэгээд тэр хуруунаас эхэлж хөдөлгөөн эхэлдэг, хуруунаас эхэлж бүжиг эхэлдэг гэдгийг бол энэ хадны зурагтаар бол нэг яруу тодорхой үзүүлдэг ийм учир байна. За тэгэхээр энэ үнийг бол одоо бие биелгээний ихэнх үеийн одоо дүрсэлбэрүүд гэж бас хэлэхэд нэг буруутгахгүй бас хол андуурахгүй байхаа гэсэн ийм бодолтой. Монголчуудын бие биелгээний соёлыг өвлөн уламжлагчид болоо Ховд, Улс, Баян-Улгийн аймгийн Баяд, Дөрвөд, Загчин, Торгууд, Урайнха, Хотон зэрэг ойр дугсаатны дунд өвлөгдөн уламжлагдж иржээ. Мөн Монгол улсын хэлийн гадна орших бүгд наримдах хятад улсын Шинжаан угрын ойртон засах орны Монгол гаралтай Торгууд, Өөлд, Цахар, Урайнха нар, Өвөр Монголын ойртон засах орны Алшаа аймгийн Торгууд нар, Оросын албаны улсын Халимагийн бүгд наримдах улсын Халимаг, Торгууд, Дөрвөд, Хошууд, Узава бүгд наримдах Киргиз улсын Сард Халимагууд бие биелгээг олон янз хэлбэр агуулгаар өвлөн уламжилж эдүүгээ түгээн дэлгэрүүлсээр байна. Энэ бие биелгээний язгуур шинжлэх угсаатны бүлэг болгонд ямар онцлогтой байсан юм гэдгийг авч үлдэхгүй бол энэ бүхэн маань бүгд нийлээд нэг тийм ялгаж салгахын аргагүй нэг одоо хэв загварт орсон юм болж хувирчих гэдэг. Энэ ЮНЕСКОд Монгол ардын уламжлалт бүжиг бие биелгээ гэдгийг бүртгүүлэхдээ энэ үгийг бол одоо язгуур шинжээр нь ямар ч байсан бид нэр авч үлдэх ёстой юм байна. Тэгээд ууг бол одоо тэр нөгөө айл гэрийн зам уу за тэгээд тэнд болдог орон нутагт болдог тэр юуг нь буцааж бас тайзнаас буцаагаа тэндэн салаад тайзандар ч гэсэн мэрэгжлийн юм явж явах хэрэгтэй. Энэ чиглэлийн юм бол нэлээд одоо анхаарал татчихсан учраас энэ угсаатны бүлэг болгоны бие биелгээний онцлог тэр хөтөлгөөн тэр татлага дээрээс нь тэр зөөсгөл өмсгөл энэ тэрийг авч үлдэхгүй бол ингэж солонгорч ингэж олон талтай болж мартагдахгүй одоо ундарч байх тэр их болгоно байж байгаа. Ойрдын бие биелэг нь хүнд харагдах байдлаараа энгийн хөдөлгөөн юм шиг харагдавч тийм ч амархан биш. Маш уран гоё, өвөрмөц олон төрлийн хаялга, цацлага, хурц шидэлт, огцом, таталт, сугсралт, эргэлт, суулт, зогсолт гэсэн олон хэлбэрийн хөдөлгөөнөөр илэрхийлэгддэг Монгол бүжигт бие даасан зөнгөлөх нэгэн төрөл юм а. Ойрд биег бүжиглэх гэдэг нь харин биелэх гэж ярих бөгөөд биелнэ гэдэг нь дан ганц хөдөлгөөн төдий байдаггүй. Биелээ чи ухаанаар боловсрогдсон хуу, товшуур, икэлийн хэмнэлт татлагаар ард түмний баяр жаргал, тэмцлийн уран бодол санаагаар илэрхийлэн биелхийг бие гэж ойлгож болно. Ойрд бие биелгийн бүтцэн мөр, гар, цээж, суулт гэсэн дөрвөн цохилтод зохицолт хөдөлгөөний бүтцээр нөхцөлдөн бүрэлдсэн байдаг.
Ахмад биелэгчдийн ярианд мөрний цохилгын биелэлгүйгээр гарын цацалт хаялга хийгдэх ёсгүй. Мөрний цохилгоор дамжиж гарын хаялга цацалгын биелэг бий болдгоо гэж ярьдаг. Энэ бол биелэгчдийн заавал мөрдөх, биелгийнхээ намб унган төрөх үзэл санааг хадгалахын төлөөх бичигдээгүй хууль мэт. Яагаад яралтай хамгаалах шаардлага ийм жагсаалтанд бүрдүүлэх шийдвэр гаргаж хөөцөлдсөн юм бэ гэхлээр яа харахгүй бие биелгээ бол тэр устдаж өгөө болох тэр шинжинтэй орцсон байсан. Тэр одоо өвлөн уламжлагчдууд маш их зөөлсөн, бараг байхгүй болсон байсан. Тэр үеийн судалгаагаар ерөөсөө судалгаанд бол 20 хүнийг л одоо бүртгэж тоолж ирсэн байгаа манай судлаачид. За тэднэр нь тэгээд 2 дугаарт тэр маш нас нь өндөр болсон залгамж залуучууд байхгүй болсон 2 дугаар шалтгаан. За энэ ер нь устдахантай гэмээр болцсон байхгүй юу. За 3 дугаар том шалтгаан бол зааг ялгаа өвөрмөц онцлогууд нь бол ерөөсөө бүдэгрээд ялгарх юмгүй болчихсон. Би ойлгохгүй болцсон юм байсан. Тэгээ өвлөн уламжлагчид ч гэсэн тэр үндэснийхэн угсаатныхаа бүлгийн онцлогийг бол бас гаргаж чадахгүй хүртсэн аргагүй олон жил одоо тэр чинь хийж байгаагүй учраас за ийм учраас нэг дэвшүүлэх баримт бичгийг бол судалгаа маш нэлээд том юм бичдэг шүү дээ. Тэрийг тэгж явуулаад тэгээд ЮНЕСКОгийн тэр ЮНЕСКО хүлээж аваад за энэ ч үнэхээр тийм байна. Устдах гэж байгаа юм байна. Энэ яралтай хамгаалах жагсаалтанд авъя. 1 дугаарт. 2 дугаарт одоо Монголын засгийн газар үндэсний комиссийн тэр санал болгож байгаа одоо тэр авран хамгаалах төслийн одоо зөвшөөрье. Тийм төслийг одоо хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Баруун Монголын Урайнха, Торгууд, Дөрвөд, Баяд, Загчин, Хотон бие биелгэн ахуй байдлын нийтлэг хэв шинжээрэн адил төстэй мэт боловч угсаатны бүлэг тус бүрийн нутаг ус, хэв заншил, хэл аялгын онцлог, хүүхэн нөхцөл байдлаас шалтгаалan нэг хөдөлгөөн намб төрөх, утга бэлгэдлийн хувьд өөрийн өвөрмөц онцлогтойгоор уламжлагджээ. Баядад цацал, мөргөл, элхэндэг, жалам хар, дөрвөн ойр, жороомор, аагата бие, элхэндэг, балчин хээр зэрэг бие өвлөгдөн уламжлагдаж ирсэн юм. Эдгээр нь 8 бие тус бүрдээ өгүүлэмж хэллэгээр онцгой биелэх ёс жаяг эртний уламжлалан хадгалсан байдлаараа бусад угсаатны бүлгийн биегээс тэр хүнд байдаг. Баяд бие нь ёс жаягараа бусад угсаатны бие биелгэнээс ялгагдах онцлогуд байдгийг онцлон авч үзэх хэрэгтэй. Үүний тулд доорх нарийн дэг жаяг тогтсон байна. Тэдгээрээс хөлний бүтэн улаар бад зогсох, гүн суултаар суух, зөвхөн цээжин биеэр биелэх журмыг биелүүлж, дээлийн хормоог хөдөлгөлгүй биелвэс сайн биечид тооцогддог байна. Баяд бие биелгээг харахад бол бас ер нь өөр мөцөлдөө бусад одоо бие биелгээнүүд төр жишээлбэл дандаа тахимцах суудлаар сууж биелдэг бол зөвхөн баяд биелгэн дээр хаан суудлаар сууж биелдэг ийм онцлогтой. За тэр нь одоо юунаас үүдэлтэй вэ гэхээр домог ярьдаг л да тэр авдаг юм. Одоо дээр үедээ баядууд ерөөсө бүх биеэрээ уран доргон биелдэг байж итл нэг чөтгөр ирээ чи яасан сайхан биелдэг юм бэ чамаг биелэхгүй болгоно гэд бүслэгийн нисэн доошо чулуу болгоцсон гэвчиг одоо цээжин бие найган биелж байсан гэдэг домогтой. Тэрнээс үүдээд одоо баяд биелгээ бол одоо хормоо чичрэхгүй биелдэг, хаан суудлаар сууж биелдэг ийм хатууд ихтэй болсон гэдэг ийм домог явдаг. Энэ ховдын хязгаар буюу улс нуурын хувьд 1757 оноос дөрөвдөвтэйгээ хамт ир суугаад өнөөдөр хүртэл аж төрж байна. Өнөөдөр 70 гаруй мянган баяд одоо бүртгэгдсэн байна. Эрхлэх аж ахуй бол энэ аж ахуй, мал аж ахуй болж эрхлэнэ. Тэн дотор адууны аж ахуй, ер нь адуу өсгөж үржүүлэх, ер нь морины соёл маш өндөртэй ардсан байна. Тэдний дуу, хуур, бие биелгээ, морин хуур, эхлэлийн татлага бүх юмд адуутай холбоотой маш том өндөр соёл байгаа. Баяд бие биелгээ болохоор цээжин хэсгээрээ мөрний цогцолтой. Мөрний цогцолтой дагаад гарны аялах. Гарны аялгаа дагаад толгой аялах давхртай ингэж юм. Дөрөвд чинь зөрж явж байгаа шүү дээ хоорондоо тий. Баяд нь болохоор
наалж гангаж одоо энэ наалж гангахтай бас нэг учир байгаа л дээ Баяд бие биелгэн дээр. Энэ морины цоглох, даалны хаялах, хавирганы хаялах гэж байгаа. Энэ бүх хаялга одоо тэр цаана яг тэр олон жил давтаад ингээд сураад бит хэвшээ суугадаад ирэхээр цаана тэр давхар цогтой өвч байгаа байхгүй. Одоо дөнгөс сурч байгаа хөвгөд болохоор яг нэг анхан шатндаа явж байгаа учраас нэг надад ганхаал явж байгаа. Тэр цоглох нь давхар урж байгаа хэвээр. Бие уурсангийн хэрэглэмийн татвар өдөргийн мөнгөн хязгаар баян. За цацал одоо ер нь дөрвд Баяд гэх юмгоо цацлыг энэ алтан дэлхийд байна. Дээр энэ алтан дэлхий. Доор энэ сайхан нугаан газартаа дэвсгэртэй. Ингэж зандаа заавд одоо зайлварч сайл сүйнийхаа дээжийг саасан үедэн бодно. Зурчингийн ичэд ирэх юм бол өдрийн цагаарч болно. Тэр улстай заавд ингэж цацж ажил үйл бүтэж амьдрал минь хэрэгжиж өөдөн дээлэн дэвшүүлтугай гэж их цацдаг байхгүй юу. Тэгээд тэр ч манад биелэл болчихсон одоо ингээд тэрүүн тулдын цацал гэдэг татлагаараа цацал биелээд цаслыг цасдаг ийм л учиртай. Дөрвөд угсаатанд цацал бий, мөргөл бий, дөрвөн ойрд бий, хөдөлмөр бий, жороомор бий, аягтай бий, дуутай бий зэрэг язгуур бие биелгээ өвлөн уламжлагдаж иржээ. Эхлийн аяг шигт бүх бие биелгээ биелнэ. За эхэл тэдний хамгийн гол биелгээний зүйлүүд бол энэ цацал, дөрвдийн цацал бол хамгийн одоо биелгээний бусад цацлуудаас маш онцлог шинж чанартай. Дөрвдийн мөргүүл биелгээ байна. Маш их ёс намбыг шаардсан биелгээ байна. Дөрвдийн хөдөлгөөний онцлог юу вэ гэх юм бол гар толгой хоёр зүрх явд нэгдүгээрт. Энэ бол ерөөсөө маш том ялгаа. Хоёр дахь нь бол юу вэ гэхээр мөрний маш огцон хөдөлгөөн. Тэгэхээр жижигхэн тийм ирүүний аялтууд байдаг. Дөрвд бие биелгээнд маш гоё донж нэмж өгдөг ийм гоё одоо хөдөлгөөн байж байгаа. Гарын одоо ийм цацлаг ийм хөдөлгөөн бол толгойноос дээш гардаггүй. Энийгээ бол маш сайн баримталдаг. Ийм одоо хөдөлгөөн байж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөнүүд өөрөө одоо дөрвд гэдэг угсаатны бие биелгээг илэрхийлж идэг байна. Хөдөлмөр биелгээ бол дөрвдүүд маш сайн хийн. Тэгээ хөдөлмөр биелэл дотор одоо маш сайхан дөрвслүүд байна. Гол хэсэг нь бол тэр айлын жишээ нь сэвэр хөвгт биелж байгаа бол айлын сэвэр бол өглөө босоод хийдэг хөдөлмөрөө тэнд үзүүлж байгаа. Гоодж байгаа. Үсээ сүлжиж байгаа. Олон сүлжиж байгаа. Тийм ээ. Одоо өөрийгөө засаж тохинуулж байгаа зүйл. Авгаа хүн биелж байгаа бол тэр хүн утас ээрч байгаа. Дээл хувцас ойж байгаа. Тийм ээ. Тэр дээл хувцсыг ойж утас зүгээ одоо учиг хатгаж байгаа тэр хүртэл бол эмэгтэй хүнээс маш уран тансаг хөдөлгөөн гарах ёстой, хэв нам гарах ёстой биелгээрээ зааж байна л тэр утсаа сүвэлж байгаа. Утсаа тасалж байгаа хүртэл тэр хөгжмийн аяар маш нам бол. Энэ нь бол буцаагаад тэр хүмүүс яг амьдрал дээр бас гоо сайхны тийм өргөн мэдрэмжтэй одоо эмэгтэй хүн өөрийгөө яаж илэрхийлж явах ёстой. Одоо бусд хүмүүст ямар уйхан зөөлн тийм намблаг вэ одоо тэр бүгдээ л харуулж байгаа зүйл нь биелгээний талаасаа биш. Яг амьдрал дээрээ тэр нь бас өрнөд байгаа зүйл шүү дээ. Ирчүүдийн хувьд ч гэсэн тийм байгаа. Тэр тариа удааны ажил тэр хөдөлмөр биелгэн дээр тэр сурыг илдэж байгаа. Сурыг татаж байгаа зүйл. Загчин угсаатан нь цацал, аягт бие, жалам хар, жороомор, мөрг үйл, өрөөлт халтар, хашигт буюу савхат, хөдөлмөр бие, хүрэн торгот, эрийн гурван наадам, балчин хээр, гурав бие, ялхантэг зэрэг 13 төрлийн бие биелгээс гадна сэрэг тэх болон дуут бие, хоорон цагаан элс, олдоо зээр зэрэг биеийн төрөл мөн уламжлагдан иржээ. Загчин бие биелгээний бусдаас ялгарх онцлог нь бол одоо бусад биелгээнүүдээр бол мөрний ийм дээшээ доошоо цогцолтууд бас ангилдаг. А гэтэл загчинд бол урагшаа хоошоо ийм цогцолтууд илүүтэй давмгай байдаг.
За энийгээр загчин биелэг бол нэгдүгээр онцлогтой. Хоёрдугаар тэгвэл загчин биелгээний бас нэг одоо мундаг одоо давуу тал нь юу вэ гэвэл дал зохих биелгээ байж байдаг. Олон одоо биелгээнүүдээр дал зохиж тэрийгээр одоо эд хаваа гайхуулдаг. Илхэндээ хөрөнд орох тэр нөгөө уналттай юм биелгэнүүд байгаа шүү дээ. Тэн дээр ингээд арагшаа заавал унж дал зохих ёстой. Одоо энэ дал зохтыг ерөөсө загчин хүн хийхээс биш тийм өөр газрууд бол тийм дал зохтыг юм байдгүй шүү дээ. За тэгэхээр тэр одоо алдартай бич банзаагүй одоо хүүхдүүд ярьж байна л да. Бидний аав одоо бид нарт бие биелгээ зааж сугахдаа одоо тэр дал зохиход хавтгаагаараа биш. Ийм нумарч одоо ингэж хийлгэхийн тулд одоо ийм бөөрөнгийн юмнуудыг ингэж доогуур нь ингэж гүйлгэж одоо ингэж өгдөг байсан гэж яриад байгаа юм. Тэгэхээр эн чинь өөрөө бас одоо загчны гэсэн онцлог эндээс бол харагдаж байна. За суултынхаа хувьд бол бусад одоо огсаатны бэлэгтэйгээ адил тахимцах суудлаар сууж биелдэг. Онцлог нь юу вэ гэхээр ямар ч биелгэн дээр загчин биелгэн дээр ерөөсөө тэр тахимцах суулт бол алдагдахгүй босоо байгаа тохиолдолд бол суусан үед одоо жороо мари чинь бол бас сууж хийн штэ тэд нар чинь одоо бусад угсаатны бүлгүүд дээр одоо ингэж дараар ирээ гэдэг ингэж хоёр талдаа ч юм уу нэг талдаа ч юм уу ингэж ууд дарна гэж хэлдэг тийм ээ ийм хөдөлгөөн байхад загчинд бол суугаад бүр ингэж бүр гэдийгээ тойрч иргэдэг ийм хөдөлгөөнөөр тэр ууд дарах гэдэг хөдөлгөөнийг хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол бас загчны онцлог байх жишээтэй. Торгууд угсаатын цацал, жудар, агсал, ховог, гүрэн торгод, хэлхээ агсал, эрээн хавирга гэсэн 7 биетэй. Манай биелгийн онцлогтой. Мөр тоха бугу гурууд оршин. Тэгэд одоо сээжээрээ сайхан найгаж байл. Бөхс мөхс хөдлөхгүй доошин дээш нь сугсан суухгүй. Зөөр сайхан амбалаг хөдлгэнт уян хатна. Торгууд төмнийг төлөөлсөн тэр пүрвжал гэдэг, багсрын пүрвжал гэдэг тэр их авьяастан бол одоо торгууд төмний нөгөө гайхуулдаг бүжигнүүдийг бол өөрөө багада баг насандаа болохдоо зэрэг торгуудын хэдэн одоо тэр биеийг бол торлогдуулж сурсан гэдэг хүн шүү дээ. Тэгээд ирээд Бөмбөр ногоон театр тэр алдартай агслаа их агслыг хийсэн чинь Улаанбаатар хотын одоо тэр үеийн нийслэлийн үзэгчид бол маш бахархалтайгаар хүлээж авсан юм гэлээ. Одоо тэрнээс хойш тэр бүжгийг Армановскийн тэргээд тэнд Бөмбөр театрт дараагаар нь хөгжим драматик театрт юу одоо бүжгийн чиглэлээр балетмейстерээр ажилласан тэр усууд энэ тэр Монгол ардын бүжгийн одоо язгуур хөдөлгөөнүүдийг эндээс авч болох юм байна гэдэг. Их агслын бол юу болгосон шүү дээ. Тайцны бүжиг болгоод бас дотроо өгүүлэмжтэй болгоод. Тэгээд тэр үеэс манай анхны одоо бүжигчид өөрснөө судлаачид болоод Долгорсрон гооч юм уу, Нанжид гооч юм уу энэ одоо ардын жижигчин ардын багш болсод. Тэгээд Жавгай, тэгээд бусад судлаачид гарч ирээд бие биелгээний нарийн нандин юунуудыг бол анзаарч тэгээд судалгааны хэрэгэлтэнд оруулаад бас хэд хэдэн ном бичцгээсэн. Өөрсдийнхээ одоо өвөө эмээгээс аав ээжээс бие биелгээ сурсан хүмүүсийн хувьд бол энэ бие биелгээнийхээ яг үндсэн нам төрхийг бол үндсэндээ сайн хадгалж байгаа гэж би хэлнэ. Тэгээд тэрийг одоо дараа нь мэдээж хэлэг уран сайханжуулаад тайцны бүжиг болгоход бол энэ өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр ер нь энэ бие биелгээг бол цааш нь хадгалж үлдэхтэй хоёр арга замаар хадгалах хэрэгтэй. Нэгдүгээр тул тэр уугуул язгуурын бие биелгээг бол тэр анхных нь өвлөн уламжлагчдын тэр хив намбыг одоо хадгалах юм уу царцаах маягаар. Нөгөө талд нь бол бие биелгээг цааш нь одоо дахин хөгжүүлж уран сайханжуулж тэгээд юу гэдгийг орчин цагийн урлагийн одоо контент болох ийм хоёр арга замаар хоёулангийн хадгалаад явах хэрэгтэй л гэж ойлгож байна. Урайхаачууд дунд цацлаг, алдлаг, мөргүүл, сугсрах буюу жороомор, татлаг, шудрах, хатиргаа гэсэн 7 бие байдаг.
Судалгааны явцад цацлаг, алдлаг, мөргүүл, согсрох буюу жороомор, хатиргааг биеийг баримтжуулсан бөгөөд татлаг, шудрах биений уламжил тэв нам өөрчлөгдөж, айзны бүжгийн хэлбэрт шилжсэн нь ажиглагдсан. Уран хаанаар биеийг ардын баяр цэнгэл найр хурим хийх хамтын хөдөлмөрийн үед биелнэ. Цацал биегээр эхэлж мөргөл, алдлах, шудрах, жороомор биелээд татлаг биегээр төгсөгдөг. Хөгжимчөнд баярлснаа илэрхийлж мэхийн ослоод эцэст нь тойрон суусан хүмүүст сөхрөн ёсолдог уламжлалтай. Манай ураанхаа өгөөд дөрвөн өрд гэж байдаг. Дөрвөн өрд бол ирээсэл эсгэгэр дотор нүдлийн ард түм байсан. Энэ нүдлийн ард түм дотор одоо эсгэгэртэй зохицуулж хөлийн хөдөлгөөн байхгүй, ордны үеч биш. Энэ бол тэр үндэсний ястангуудын зан үйлийг тэр хөдөлгөөнд тохируулж хийдэг байлаа. Энэ бол хамгийн гол нь бислүүрээс дэшин бүхэл одоо тэр юу харуулах вэ? Энэ бүх үйлдэлээ бол хийдэг байлаа. Ийм учраас энэс бол ураанхад бол 6 төрлийн биелэг байдаг. Нийтдээ нэг хөдөлгөөн болцсон байгаа байхгүй юу? Тэгээд одоо 6 биелгийг биелүүлэхэд 1 минут 20 секунд болж байгаа. Тэгэхээр одоо зөвхөн энэ одоо үргэлжилж байгаа хугацааг нь аваад үзэхэд хүртэл ер нь ямар хэмжээнд хүрсэн бэ гэдг нь бол харагдаж байгаа юм. Ер нь бол бие биелгээ гэдэг бол эхлэлтэй, өрнөлтөө, төгсгөлтөө хөдөлгөөний давхцал бол байдаг. Гэхдээ тэр нь өөрөө утга өгүүлдэг ийм одоо нарийн одоо зохион байгуулалтаа баг зохиол шүү дээ. Тэгээд Нанжид багшийн судалснаар бол нэг ураанхаан 5 бие бидгийг. Хотоо угсаатны дунд цацал буюу такмо, сэдэн залуу, аяас буюу их татлага, ац, балчин хээрэ, жороомор, дөрвөн ойрд, жуур агилдэн зэрэг бие уламжлагдаж ирсэн юм а. Чавчм хазуултаа голын осгон ширүү тэрнийг дагдаг бас манай хурцсан тийм төрлөдөө дандаа татаж бэлддэг. Баруун гарын сайхилж ингэж бэлдэхэд энэ баруун гарын хурууны өндгийг харц сулуун байдаг. Эндээс наасаа даялж татаж энэ гараа өгөхөд зүүн гарынх нь бас энэ өндөгнийх нь өдөр харц энэ сулуун байдаг. Хөөснөөсөө татаж даялж одоо татаж одоо наашаа бүгдээрээ ерэн наашаа суугаад биелцгээе хөгжилдэг гэсэн утгаараа даалгаж дуудаж биелдэг юм биелэх байгаа юм. Огцом таталттай ийм хөдөлгөөнтэй тэгтээ тахимцад суудаг. Тахимцад суугаад эргэлт одоо суулт бол чөлөөтэй байдгаараа бусад одоо юу гэдгийг баяр дөрөвдийн одоо бие биелгээс бол ялгардаг онцлог бий. Монголчуудын уламжилт бүжиг бие биелгийн ая хэмнэлийг илэрхийлэгч хөгжмийн голлох зэмсэг нь экхил хуур юм. Экхил хуур бие биелгээ хоёрын нэгийг нь нөгөөгүйгээр төсөөлөх аргагүй тийм амин шүтэлцээтэй цог сурлаг бөгөөд түүхэн урт хугацаанд бие экхил хоёр биевинээ авч ирсэн гэж хэлж болно. Эхэл бие биелгээг би одоо утгатай ер нь одоо нөгөө эхэл өгөөгөр бийч байхгүй, бийч өгөөгөр эхэл хуур байхгүй, эхэлж байхгүй л эхэл чамар байна, бийч яг тэгж биелдэг. Эхэл одоо хуур бол одоо жинхэнэ одоо манай энэ баруун өрдүүдийн ганц одоо өв соёл нь шүү дээ. Тэ хязгаарч нэг мартаж болохгүй тийм үнэтэй нандин тийм сайхан одоо хөгжим. Бие биелгээний ая татлага бүр уг бүжгийн биелэх хөдөлгөөн тохирсон цохилго хэмнэл бүхий тогтсон тодорхой нэртэй бие даасан айцуд байдаг. Биегийн татлаганд тухайн угсаатны ая аялгын онцлогийг хадгалсан хөгжмийн тодорхой тухайлбарыг биеийн хөдөлгөөний аясаар давтан экшиглүүлж, давтах бүртээ шинэ утга санааг илэрхийлж, биелэх хөдөлгөөн өрнөх тусам дараагийн тухайлбарт шилжин хөгжүүлэх замаар уран сайхны цогц дүр бүтээдэг. Хуурын татлагын уран сайхны илэрхийллийн гол зарчим нь давталт бөгөөд олон бичил аялгуу хэмнэлийн давталтын үр дүнд нэгэн утга санаа тодорон гарч нэгэн гол цөм бий болдог онцлогтой ажээ. Дөрвөд угцаат нь хот нь нэгдэр ураанхаа захчин гэдэг ихэвчлэн эхэлтэй явж байхад манай торгуудын биелгээ энэ шанц товшуртайгаа нийцж өгдөг.
тэрэндээ ингээд зогтсон байдаг. Шудраг хөгжмийг би 76 оноос эхэлж сурсан. За ингээд нутгийн одоо хөгжим тоглодог Бат төмөр, цэмбэлэгч, пүрүүжал гэсэн өөрийнхөө көргөн ах төмрөө гэсэн хүмүүсээс энэ хөгжмийг эхэлж сураад дараа нь багшийн сургуульд сурж ирээд тэгээд тэрний дараа энэ торгуудынхаа бие биелгээний аяыг уламжлуулан тоглож сурсан. Торгуудад 5 алдартай биелгээ байдаг. Тэр биелгээний аяыг энэ шудраг хөгжмөөрөө тоглодог. Баяд дөрвөд загчин, торгууд, урайнхаа, хотон угсаатны бие биелгээг өвлүүлэн уламжлуулах шав сургалтыг унган орон зайд нь буюу Баян хөлөгийн Ховд Увс аймагт болон Дархан уул, Орхон, Сэлэнг, Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж 7 багшийг хээрийн судалгаанд хамрагдсан өвлөн уламжлагчдаас сонгон шалгаруулсан. Өвлөн уламжлагчдыг шалгаруулахдаа бие биелгээг үе дамжин уламжилт хэв намбаар нь өвлөн уламжилсан байдал, өвлөн эзэмшсэн бие биелгээний тоо, бие биелгээний талаарх түүх, домог, ёс уламжлалын талаарх мэдлэг, угсаатны уламжлалт ховцос өмсгөл, хэрэглэгдэхүүний талаарх мэдлэг, эхлийн татлага, шанз, довшуурын зохилгыг өвлөн уламжилсан байдал, урын сан зэргийг харгалзан үзэж, угсаатан бүрээс тус бүр нэг өвлөн уламжлагчийг сонгож унган орон зайд нь сургалтыг бийж эхэлчин хамтын ажиллагаан дээр тулгуурлан зохион байгуулсан юм а. Монгол бие биелгээ гэсэн одоо наадмыг Ус аймгийн Улаангам хотод зохион байгуулсан. Наадмыг 2 ангиллаар зохион байгуулсан. Өвлөн уламжлагчдын уралдаан, өвлөн суралцагчдын уралдаан гэж. Өвлөн суралцагчдын уралдааныг бол зөвхөн төслийн хүрээнд одоо өвлөн суралцсан 35 хүүхдийн дунд зохион байгуулснаар онцлогтой. Энэ нь бол яг энэ 2 жилийн хугацаанд 7 багшийг төвшөглээд сурсан хүүхдүүдийн ур чадварыг харах. Ингэхдээ ганцхан хөдөлгөөн биш. Эсвэл одоо хөгжим эхэлтэй хэрхэн хамсарч байгааг харах биш. Тухайн хүүхэд угсаатныхаа одоо онцлог баядын талаар, баяд бие биелгээний онцлогийн талаар, баядын жороо морийн биеийн онцлог, дөрвдийн жороо морь биеийн онцлог юу гэдэг талаар яг энэ одоо угсаатныхаа өөрийн энэ өвийг хэрхэн одоо өвлөн эзэмшсэн бэ гэдэг энэ бодит ур чадварыг нь бол харах, дүгнэх зорилгоор ийм уралдаан тэмцээнийг бол өвлөн уламжлагчдын дунд зохион байгуулсан. За энэ уралдаанд Ховд аймгийн Жаргалан цомын өвлөн суралцагч Наран Цолмон гэдэг хүүхэд одоо Захчин биеийн бийг өвлөн суралцсан энэ хүүхэд бол төрүүлсэн. 100 одоо 30 одоо өвлөн уламжлагч, өвлөн суралцагч энд цугласан байна. Хамгийн гол нь энэ наадмын зорилго бол бидний одоо энэ шавь сургалтын үр дүн юунд хүрвэ? Одоо хэр зэрэг одоо бид нар үр дүнтэй ажиллаж чадсан юм бэ гэдэг энэ дээр үнэлгээ дүгнэлт өгөхийг бас хүссэн. Тэрийгээ бол хийж чадсан гэж бодож байна. Яагаад гэвэл өнөөдөр бид нар энэ төслийг эхэлж яхад одоо урайнхаан бие биелгээ 6 бие биелгээ нийлээд 1 минут 20 секунд дуустдаг байсан. Гэтэл өнөөдөр одоо пүрүү гэж одоо мундаг одоо бийч байсны охин одоо мөнгө цойж ааваасаа сурсан 4 бие биелгээг одоо Баян хөлгийн урайнхаачууд, Ховдын урайнхаачууд заагаад одоо 20 гаруй шавьтай болсон явж штэ. Энэ бол үнэхээр бидний нүдэн дээр энэ төслийн үр дүн харагдаж байна гэж бодож байна. Би аавынхаа биелгээг өвлөж авсан ч гэсэн яг байнгын үзүүлэхгүй ч гэсэн хаяа нэг үзүүлэл тайзан дээр гардаг. Тэр болгон надад ингэж явах завшаан олддоггүй. Тийм байсан. Тэгээ одоо яг энэ төслийн хүрээнд хамрагдаж ингэж шав багш болсондоо маш их баяртай байгаа. Энийн мөрөөдөл бол аавынхаа биелгийг цаашаа ирнэ хүүхдэд сургах мөрөөдөлтэйс. Мөрөөдлийн маань нэг хэсэг ингэж биелж байгаад айгүй их баяртай байдаг. Одоо ингээд Баян хөлгийн аймгаас 14 хүүхдэд, Ховд аймгаас 10 хүүхдэд, нийт 24 хүүхдэд энэ бие биелгээгээ яг энэ шав сургалтын үеэр хамруулж биелүүлж одоо ингээд өвлүүлжүүлдэж байгаа. Хүүхдүүд маань цаашаа дэлгэрүүлдээрээ цаашаа ангийнхандаа болоод найз нөхөд хүмүүс заагаараа гэж хүүхдүүдээ маш их загч байгаа. Тэгээд энэ төсөлд хамрагсан үнэхээр их баяртай байна. Тэгээд дээрээс нь одоо ерөнхийдөө баг байхгүй болж исэн төрлүүд бол сэргэж гарч ирж байна. Одоо жишээлбэл одоо тэр урайнхаан 40 гэж алдартай бийч байсан. Тэр хүний одоо тэр цацал гэдэг биелгээний хэв нам бол байхгүй болсон байсан. Гэтэл одоо яг татлага нь одоо лагүцэрэн гэдэг одоо тийм одоо 120 жилийн настай эхэл хөгжмийг эмээгээсээ одоо уламжилж авсан ийм одоо нэг тал нь товшууруулдаг, нэг тал нь эхэл болдог ийм одоо өвлөн уламжлагчийг бид нар олж нээж
одоо гаргаж ирсэн явдал бол тэр яг жинхэнэ татлагадаа ороод ирэхээр тэр бие биелгийнх нь хэв нам гарч ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ ихэл гэдэг хөгжим бие биелгээ хоёрын хоорондын амин холбооны асуудал маш чухал гэдгийг эндээс бид нар харж байна. Тэгэхээр ийм мэтээр бид нар маш их олон ийм одоо үр дүнгийнүүдээр харсандаа маш их баяртай байна. Бие биелгээний хөдөлгөөн нь угсаатны ахуй амьдрал, соёл уламжлалыг биеийн уран нарийн хөдөлгөөнөөр илэрхийлж байдаг. Тухайлбал баяд загчин дөрвд угсаатны хөдөлмөр биед ноос авж, ноос услан, эсхий зулах хөдөлгөөнийг, хотоо угсаатны бие биелгээнд тариа тарьж, тариагаа хуурч цогно, чулуун термэр термдэн хурал болгон амталж байгаа хөдөлгөөнийг илэрхийлэн үзүүлдэг. Энэ бие биелгээ гэдэг чинь бас ийм нарийн учиртай юм байна. Энэ ийм онцлогтой юм байна гэдгийг бол бас нэлээ ялгаа залгааг нь мэддэг болж. Хуучин бол биелгээл гэвэл одоо талбай дүүрэн биелүүлэх гэж манайх байдаг. Тооны хойноос хөөцлөн гэдэг ч тэр үеийг тийм ч одоо яг тэр нарийн нандин юм авч ороход бол тийм ч бас өөр юу болохгүй. За яг олон төмнийг энүүнд бас татчаар болж байгаа сайн боловч энэ бол тэр үеийн тэр нарийн ширээ юмыг одоо сэргийж байгаа, ширгийж байгаа. Бүгдийн нэг загварт ингүүлэл бие биелгээ болчихвол ингүүлэл бие биелгээ болчихж байгаа гэсэн ийм одоо юу гэдгийг ийм ойлголт бий болчих вэ гэж байгаа. Тийм учраас ийм нандин юмнуудыг тэр угсаатны бүлэг нь өөрөө тэнд байгаа тэр төр захиргааны байгууллагын анхаарал зөвхөн тэр угсаатнаа биш бусад одоо Монголын энэ өргөн удам нутагт байж байгаа соёл урлагийн байгууллагууд за тэгээд энэ хамгаалах байгууллага төр захиргааны байгууллага өөрийнхөө дагуу энийг бол авч үлдэх ёстой. Тэгээд хаана байгаа ямар биелгээ хийлээ гэхэд хинээс сурсан аль угсаатны бие биелгээг маш тод гаргаж тэгээд тэрийг хүмүүсээ алдаршуулж явах хэрэгтэй. Энэ өвлөгчдийг алдаршуулна, өвлөгчд одоо санхүүгийн сэтгэл зүйн одоо их одоо тийм дэмжлэг үзүүлнэ гэдэг бол маш чухал. Тэгэхгүйгээр одоо бор зүрхээр энэ одоо зах зээлийн хатуу ширүүн одоо ийм нөхцөлд бол зүгээр л одоо ийм одоо сайхан сэтгэлээр явах харгүй байна. Ийм учраас зориуд анхаарах хэрэгтэй болж байгаа юм аа.